Та өөрийнхөө залуу наснд хандаж нэг үг хэлээч гэвэл одоо юу гэж захиж хэлэх байсан бэ? Биткойн худалдаж аваарай. Хайр дурлал гэдэг юмыг маш сонирхол хэлцээ. Япон хүн болохоор хатамуудтайгаа эвлэрээг байхгүй юу? Тий. Би зовхгүй хат чи ганцаараа зовчихвол чинь таны асуудал. Ерөнхий ивент тэтгэгч дэлхийн хамгийн нэмгэн живх Baby Lab. Өөрийгөө хайрлая Oxy. Хайр аруугаан Oh Love. За сайн байцгаана үзэгчдээ Soul Lab podcast та бүхэнд ивент тэтгэгчтэй танилцуулъя. Derma tester баталгаажсан дэлхийн хамгийн нэмгэн живх Baby Lab, өөрийгөө хайрлая Oxy, хайр аруугаан Oh Love хамтран ажиллаж байгаа. За Oh Love-ыг та бүхэн сайн мэдж байгаа гэж бодож байна. Хуудсан Vogue. Тэгэхээр бас манай ивент тэтгэгчээр Hi Mommy хамтран ажиллаж байгааг дуулгахад таатай байна. За тэгэхээр өнөөдрийнхөө зочныг та бүхэндээ танилцуулъя. Өнөөдрийн зочноор Томоко хүрэлцэн ирсэн байна. Орой минь өдрийн минь. Сайн байна уу? Сайн байцгаана уу? За тэгэхээр таны сүүлийн үеийн сонио ачнаас таач өстэй нэлээд жин хайсан ба штэ. Тий, 10 сараас хойш Ануха фитнес шууд оролцоод тэгээд 17 кг хайцсан. Вау. 17 кг. Надад бол үнэхээр таалагдж байгаа. Аха. Яа, турхад одоо янз бүрийн эрүүл мэндийн бас шалтгаан байсан эсвэл зүгээр гоо сайхны үднэс тураа гэж бодсон уу? Би сая 5 сар 50 нас хүрсэн байхгүй юу? Яг Анухан шууны санал ирэхэд би удахгүй 50 нас хүрэх гэж байгаа юм. Тэгээд миний яг нөгөө гүйцэж хийгээгүй юм те хий гэж хүсээд хийгээгүй юм юу вэ гэж бодоход багада гүйлт тамирчин байсан суугч байхдаа. Гэтэ нэг дутуугүйсэн яг нөгөө хамаг тэг сэтгэлээ бие зориулаагүй гэсэн юм үлдсэн байсан. Тэгээд ямар ч гүйж үзье гэж бодоход жин их саад болдог байсан. Тэгээд 50 нас хүрэхэд ямар ч марафоныг саадгүй гүйдэг болъё гэж бодоод. Тэгээд Ануха багшийн тусламжтайгаар би яагаад эрүүл мэндийн шалтгаан юм эсвэл гоо сайхны гэж байгаа вэ гэхээр бас нэг тийм тарган харагддаггүй байсан шүү дээ. Үгүй тарган байсан шүү. Тарган байсан уу? Тий, тарган байсан. Биднэрт бол яг л ингээл нөгөө нэг тийм айхтар тарган биш яг болцсон одоо махтай шүлтэй юм шиг харагддаг байсан байхгүй юу? Үгүй. Би чинь 69 кг-тай орсон байхгүй нэвтрүүлэгт. 69 кг гэдэг чинь би чинь 158 см арай дэндүү илүү жинтэй. Тэгээ гүүхэд бол амьсгаад тэгээ их ачаа өөрч явж байгаа юм шиг өөр дөө мэд эрэхтэй байгаа юм чинь. Одоо ингээ 17 кг хайсны дараа гүүхэд яаж мэдрэгдэж байна? Ямар ч гэсэн бүдэн марафон гүүхэд ямар ч одоо саадгүй зогсож алахгүй 42 км-ийг бол дуусгаж чаддаг болсон тийм. Тэгээд 21 км-ийн Улаанбаатар марафонд, Хагас марафонд гүйж замаа дуусгасан. Сая бас Сэлэнгэ марафонд 10 км 58 минут дотор дуусгасан. Баяр хүргэе. Үнэхээр мундаг байна. Ер нь бол ингээд оо physically те бас ингээд mentally ч юм уу ингээд ямар нэг юмтай тэмцэх нь хамгийн хэцүү байдаг шүү дээ. Бусадтай ч юм уу тэмцэхээс илүү өөрөө өөртөөгөө тэмцэлтэн гэдэг чинь бас хамгийн том зүйл байдаг шүү дээ. Тэгэхээр хоол ундны хувьд яаж анхаарсан бэ? Хамгийн ер нь 90% нь хоол байдаг санагдаад байгаа байхгүй турхад. Тийм. Тэгээ Ануха фитнес шоучин ингэсэн байхгүй юу? Ерөөсөө энийг идэхэд маш жаахан хоолгүй. Энийг идээд ер нь өөхгүй амьдрах юм болов уу гэж анх бол бодож исэн. Тэгээд 45 хоногийн тэр хугацаа үргэлжлэхэд би урд нь ямар илүү их юм иддэг байсан бэ гэх тийм. Тэгээд эхэндээ бол хэцүү байсан. Сүүл рүү бол дассан. Уураг ихтэй, өөх тус багтай, сахар одоо нүүрс ус бас харьцангуй бага. Яг бодибилдингийн тамирчдын сүүлийн яг чин хасах хэсэгтэр хэрэгэлдэг хүнс юм шиг байгаа. Бодвол тий. Гэтэ одоо л тэргээр явахгүй л те. Одоо нөгөө гүйж байгаа энгийн амьдралтай ажиллаа хийж байгаа юм чинь тий. Харьцангуй ингээд идэх хэмжээг нэмээд явж байгаа. Тэгээ тэр хугацаанд бол гэтээ тийм нөгөө
ямар их иддэг байсан, ямар хэрэггүй мэддэг байсан гэдгийг анзаарсан. Тэгээ хоол. Та Монголд ирээд таргалцсан уу? Япон хүмүүс ч юм бол ерөнхийдөө Япон илүүдэлж интэй хүмүүс айгу цөөхөн харагдаад байдаг. Тий. Тэгээ би анх Монголд ирэхэд чинь нэг 20-той байсан юм уу да. Тэгэхэд яг одоогийн жин дээр ирсэн баггүй юу. Тэгээд тэр үед ч гэсэн Япон хүний хувьд бол тийм туранхай нарийнхан лоб биш. Биш байсан. Тийм. Одоо илүүдэл жинтэй гэж боддог байсан болохоор одоо л одоо ингээд японочдыг харахад бол арай дэндүү туранхай юм уу гэж боддог. Тийм. Манай ээж мэж жижигхэн. Тийм. Монгол хоол ер нь их иддэггүй эсвэл Япон хоолоо бас хийж иддэг үү? Би болохоор дэлхийн бүх хоолыг иддэг, хийдэг, хийх гэдэг ичээдэг, иддэг. Монгол хоолыг бас мэдээж иддэг. Тэгээд яалтчгүй ингээд дуртай юм. Би анх Монголд ирээд 1 жил монгол хоолыг идэж чаддгүй байсан юм. Өөхтэй, тостой мах хоол идэхээр гэц гүзээ их хямардаг байсан чинь жил амьдрахад ингээд дасчтiin биш үү? Тэгээ бүр цаанаасаа юм нөгөө өөхтэй мах хоньны сүүл мөл идмээр санагтаа тий. Бууз хоошор хийж иддэг. Тэгээ одоо чи хийж байгаа л та. Гэтэ монгол хоол аль болох ингээд өвлийг үнэтэй давах хоол болохоор тэг калори ихтэй. Тэгээ бид нар чинь тэрийг чинь 100 хүртэл идчих сүүлийн үед бол тий. Нөгөө дээр үед монголчууд чинь ингээд зундаа цагаан идээд тий гэдсээ цэвэрлээд бидэг байсан чинь. Удвал тэхгүй байгаа юм чи тий. Өвөл зөнгөө идэж байгаа тий. Тэгээд өөх тостой юм хийдэг, гурилтай, будаатай хоол идсээр байгаад нэг мэдхэд тий 70 төгсөн 70 кг төгсөн л өвчсөн. Хоёлаа таны хүүхэд насны тухай ярил л да. Хэдэн хүүхэдтэй айлын хиддэх хүүхэд нь вэ? Тэгээд хүүхэд насаа юу нь яаж өнгөрөөж исэн бэ? За би 1976 онд Япон улсын Миязаки гэдэг хот төрсөн баггүй юу? Тэгэхэд чин Японы эдийн засагчийн дөнгөж ингэж нөгөө цэцэглэж эхлээд их гоё юу байсан. Тэгээд манайх аав ээж ажил хийдгүү манай аав улсын төрийн албан хаагч. Тэгээд 4 насаар дүү нэг эмэгтэй дүүтэй байгаа. Зөрүүтэй. Тэгээд яг нөгөө Японы эдийн засгийн хамгийн гоё үед би чи хүүхэд насаа өнгөрүүлсэн. Тэгээд ерөнхийдөө ингээ хөдөө орон нутагт 18 нас хүртэл сургуультаа яваад тэгээ их сургуульд Токиор явсан. Багтаа гүйдэг байсан гэдгсэн шүү дээ. Тэр тухайгаа бас яриач. Багтаа гүйдэг байсан. Би спортын тийм дуртай байгаагүй. Гэхдээ нөгөө Японы ерөн ингээд сургуулийн соёл гэх юм уу тий заавал нэг спортоор нэг одоо дугуйлан клубт ингээд явдаг. Тэгээ би дураараа хүүхэд байгаад волейболын юунд явдаг, клубнд явдаг байсан. Ер нь би ингээд багаараа тоглолтог спортын тийм дуртай юм биш юм бэ гэж бодоод тэгээд ахлах сургуульд орохдоо гүйлтийн клубт орсон байхгүй. Тэгээд 400 м, 800 м, за 100, 200, 400, 800. Ер нь одоо би тийм амар гоц тамирчин биш байсан болохоор яг энгийн гүдэг. Тэгээд маш олон юмд явдаг байсан. Сургуулийн одоо нөгөө тэмцээнд орж болдог тий жад шидэн хөнгө атлетикийн бараг урд зайнаас бусдад явдаг байсан. Гой хүүхэд насныхаа дурсамжуудаас яриач аав ээжтэйгээ одоо тэг бага насныхаа мөчүүд өгдөн штэ тий. Тэгээ манай аав ээж хоёр яг тухайн Японы тухайн үеийн Японы яг жишг одоо ээж болохоор гэртээ байждаг. Тэгээд сургуулаас ирэхэд бол ингээд
амттан хоол моол ингээ бэлэн байжтэй тийм энгийн л айл байсан. Тэгээд одоо эргэж бодохоор аав ээжтэй их баярлж байгаа юм. Зуны амралт өвлийн амралт болгонд гэр бүлээрээ айлдаг байсан. Тэгээд түүх соёлын нэг түүх соёлын дурсгалт газруудаар их явна. Тэгээд нөгөө хөдөөний хүүхд болохоор Токио руу явж үзмээр байдаг тий. Тэгээд хэдэн жил нэг удаас Токио явж айлдаг байсан. Тэгээд нөгөө юу юм бэ? Хөдөө төрж өссөнд их баярлдаг. Тэгээ манай нутагч ингээд далайтай уултай байгаль дотор зундаа юм гол дээр очиж сэлдэг, далай сэлдэг өвөлдөө ингээд уулаараа ингээд гүйж явдаг байсан. Тэгээ орчинд бас их тийм орчинд өссөнд их баярлдаг. Хамгийн хүүхд насны хамгийн гоё таны ээжийн хийж өгдөг хамгийн дуртай хоол ямар хоол байсан бэ? Манай ээжийн хийж өгдөг гоё хоол уу. За манай ээж юуны монголоор юу гэдэг вэ нэг алимтай пирог тийм нөгөө apple pie. Тэр нь их гоё. Хэдэн сард нэг удаа хийдэг. Босд нь манай ээж чинь тийм хоолнд юм нэг тийм буяастай хүн биш. Манай эмээ. Манай ээжийн талын эмээ манай нэг эдийн газар дотор ингээд тустай байшинд амьдэрдэг гэсэн. Тэгээ эмээ маш гоё хоол хийдэг. Тэгээд юу нэг гоё байдаг байсан. Нөгөө Япондос юм кимбап шиг ингээд нөгөө далайн байцаагаар орооцсон будаа байдаг байхгүй юу? Тэрнийхэн далайн байцааны оронд ингээ шавсан шавшаар юм өндгөөр ингээ ороож өгдөг. Тэгээ шавшаар юм нөгөө кимбап шиг юм хийж өгдөг байсан. Тэгээд нөгөө Японд чин сургуульд хаяа юм гэрээсээ хоол авч явахад миний хоол юм эмээгийн хийсэн хоол нь их өнгөлөг. Тэр нь их одоо нөгөө юу гэх гоё санагддээсэн. Одоо ингээд эргээд бодоход яг одоо 40 хэдэн жилийн өмнө гэсэн үгтэй хүүхэд ах нас чинь тэгээд тэр үед яг ямар хөгжим сонсохоор тухайн үеийн ингээд байдал нүдэнд буудаг вэ ч юм уу тийм дурсамж орж ирдэг вэ? За намайг цэцэрлэг байхад биш үү те. Майкл Жаксон анхны цомог гаргачихсан байхгүй юу? Тэгээ миний одоо баганаас цэцэрлэг за сургуулийн 3 4-р анги хүртэл ингээд Майкл Жаксон чинь дэлхийн одоо хийж байгаад. Тэгээд Майкл Жаксоны дуунууд нь их гоё байдаг гэсэн. Миний анх авсан пианц Майкл Жаксоны юу байсан? Off the Wall гэдэг цомог байсан. Тэгээд ер нь тэр цомогийг одоо хүртэл сонсдгийг гүөхтэй. Тэгээ нөгөө сургууль руу манай гэрээс сургууль хүртэл 3 км орчим байдаг байхгүй. Тэр өдөр болгон алхаж очдөг. Тэгээд дуунуудаас аялаад явна. Яаж явбал Майкл Жаксонтэй уулзч чадах юм болов гэж бодоод тэр замаар явдаг. Тэгээд хаяа ингээд шуудан дээр очиж нөгөө юугаар олон улсын шуудангаар Майкл Жаксоны офис руу захиамахаа явуулдаг байсан. Тэгсэн чи юу Майкл Жаксон чинь нэг сармагчин тэжээдэг байсан шүү дээ. За мэдгүй юм байна. Мэдгүй юу? Сармагчин тэжээдэг байсан байхгүй юу? Бабл гэдэг нэртэй. Тэр баблтай ахуулсан зургийг одоо нөгөө тийм захиа бичсэн хүн болгоноор явуулдаг байсан баха. Тий баблийн зурагтай юм открытик ирсэн. Буцаад уу. Ямар хөөрхий юм те. Тий. Тэрийг бол мартахгүй байгаа. Тухайн үеийн яг нэг тэр үеийг санагдуулсан Японд уу? Японд байдаг вэ? За байж тухайн үед биш үү те. Сера фукуо гэдэг дуу байгаа.
Тийм үү. Садар хоёлоо гоё сонсож үзсэн. Садар дуу байхгүй. Гэхдээ садар одоо нөгөө миний дөрөмт хувцсыг битгий. Ягаад чи тайлаж гэсэн дөө. Манай японочд ч одоо яагаад тэрийг чи одоо бид нар бүр жаахан хүүхдээс ахуулаад хөгшин хүртэл дуулдаг сонсдог дуулдаг. Таяшаа оруулаад айл байж байгаа. За болцсон байна. Тэр бас бүжигтэй заяа. За амар садар ёо. Хүүхд тийш Япон үсэг байхгүй тий заавал чи. Амар удаас юм чи нэг чи. Харин тийм байна. English бүжиг. Мартахгүй байгаа чи. Тий. Гэхдээ энэ одоо дандаа жоохон охтууд л дуулж ах шиг байх юм тий. 14 5 охтууд байгаа байхгүй юу? Тийм тэгсний бас ийм садар дуулаад бас тий. Тий, Японы тэр үе чи амар мөнгөтэй. Тэгээ бүр эдийн засгийн бүр нүдэн дээр ингээд цэцэглээд тэгээд дөнгөж одоо нөгөө ажилтаа компаниуд оюутнуудыг авахын тулд манай компани чинь гоё шүү гэд гадаад руу ингээ аялал маялт аваа яваад тэг бүр ингээд нөгөө ажилтаа ингээд авчдаг байсан. Тэгэхгүй бол компаниуд чи ажил ихтэй. Тэгээ нөгөө аль болохоор олон хүүхдүүдийг авах гад ерөөс ажил олдохгүй гэж байхгүй. Тэгээ тийм үе байсан гинэ. Намайг жаахан бахад штэ. Намайг уйдан болоход бол энэ эдийн засаг бол аль хитэн дууссан байсан. Манай японочууд маань яагаад ер нь бас их сонин содон юм бодож олдог хүмүүс юм болоо тэрэн дээр та одоо жишээ нь мэдээж манай монголчуудтай ч юм уу харьцуулахад өөр дэлхийн үндэстнүүдтэй ч юм уу харьцуулахад юу гэж боддог вэ өөрөө Япон хүний хувьд? Манай японочууд ч юм Япон соёл чи айгу өрмөц штэ тий тэр яагаад вэ гэхээр мэдээж одоо газар зүйн хувьд арал байгаад бусдтай одоо бусад соёлыг ч юм уу тий бусдын ёс зүйг нөлөөнд автах нь баг. Тийм импорт хийхэд удаан. Одоо өөрийнхөө соёлыг бас одоо шиг тий одоо нөгөө мэдээллийн ирэн болохоос өмнө бол буруу байна уу зөв байна уу гэд ингээд тунгааж харах материал байхгүй. Яг нэг юм вакуум орчинд яг өөрсдийнхөө соёлыг яг тусдаа ингээ хөгжүүлсэн учраас яг тусдаа соёл хөгжсөн гэж хэлж болох юм байна тий. Хэлж болох юм. Тэгээ дээрэс бас нэг жишээ нь манай японочдын хамгийн сайн мэддэг англи хэлтэй. Тэгээ англиар ярьдаг японочд маш хуур штэ. Ер нь ингээд Япон дотор ингээд ажиллаж хахад болчдөг. Гадаадаас импорт хийгээд наймаа хийх ямар ч шаардлага байхгүй тий. Тийм болохоор харьцангуй гадаадын соёлыг хүлээж авах нь бага юм болов. Тийм байна. Нэрээ бас тэр талаас нь бодож байгаагүй юм байна шүү. За таны мэрэгжил чи яг юу лээ? Би ч оюутан байхдаа Монголын түүхийн судалгаа хийж төгсөжсэн байхгүй. Тэрнээс ихтэй тэргээр одоо цалин яваад ч юм уу судалгаагаар яваагүй болохоор өөрийнхөө мэрэгжил гэж хэлэхэд бол хэцүү. Тэгээ тэрнээс хойш миний хамгийн удаа хийж байгаа ажил болохоор Японы медиа одоо нөгөө нэвтрүүлэг одооны видео тэ нөгөө мьюзик клип тэгээд нөгөө сэтгүүл сонин гэд одоо медиануудад үйлчлэгээ үзүүлдэг. Монголд ирж кино хийхэд, нэвтрүүлэг хийхэд дэмжлэг үзүүлдэг тийм бизнес хийж байгаа. За тэгээд явж исэн чи 20 настайдаа Монголд ирсэн. Яагаад Монголд ирэх болсон юм? Тэгээ нөгөө түүхийн ангид ороод Монголын түүхийг судлахаар болоод тэгээ манай ерөнхийдөө бол манай багш Монголд нөгөө түүхийн хүрээлэн дээр очиж жаахан судалгаа хийж дипломны ажлыг хийгээрэй гэд явуулсан юм. Тэгээд анх Монголд ирээд. Тий, 99 оноос би анх бол Монголд ер нь амьдарч чадах юм болоо гэж судлахаар 97 онд ирээд тэгээ 99 оноос хойш бараг ер нь Монголд амьдарч байгаа да. Өнөөдөр хүртэл. Тэгэхий чи одоо юу гэсэн юм бэ? 27 жил болж.
За тэг Монгол нөхөртэй. Монгол нөхөртөө яаж нөхөртэй. танилцсан? Би чинь тэгж явж агаад тэгж явж байгаа заяа. За. Оюутан байхдаа 2 жил сурчаад ирээрээ багш маань явуулсан чинь 1 жил сураад зуны амралт авсан чинь нэг one night хийгээд нэг хүүхдтэй болчдөг байхгүй юу? За. Тэгээ тэр нь манай охин байхгүй юу? Одоо байгаа. Тэгээ тэр хүүхдээ эцэгтэй нэг жил орж юм амьдэрсэн юм уу да. Тэгээс ерөөсө таарч тохирохгүй болохоор салаад single mom 2-3 жил хийчээ явцтай ерөөсө ингэж бас хүний нутагт те хань байхгүй болохгүй юм байна гэж бодоод байсан чинь нэг урд нь хайлт танилцчихсан би нэг Японы хэлний курс ажиллуулж хахад тэнцээ сурч исэн залуу байхгүй манай нөхөр одоогийн нөхөр. Тэр нь Японд руу сурахаар гинэ Японд руу яваад буцаж ирэхдээ ингээ багшаа гэд ирдэг байхгүй юу. Тэгээ ер нь энэ хүүхд чинь гайгүй. Хөрх юм уу гэдэг. Тэгээд тэгэхээр чи манай охин чинь 4 настай байсан гэхээ чи одоо 21 жилийн өмнө. Тэрнээс хойш хамтаа амьдарч байгаа. Soul Lab podcast-тай хамт байгаад баярлалаа. Манай контентын ерөнхий вэндтгэгч дерматестер баталгаажсан дэлхийн хамгийн нэмгэн живх Baby Lab. Бидний хамгийн сайн найз Baby Lab. Учир нь өдөрж шөнж хуурай таатай амрах боломжийг олгож хөвөн мэд зөөлөн гадаргуун агаарын урсгалыг чөлөөдөө нэвтрүүлэн шингэнийг хормхон зур шингээхээс гадна хүүхдийн биед тав тухыг мэдрүүлэн хүүг дээд зэргээр хамгаална. Тэр харааж өгдөөг инээмсэглэн угтахад туслах бидний найз Baby Lab. Сүүлд бас нэг баахан хил ам гараад исэн те. Яг би тэрийг бол яг айхтар гүнзгий орж юу яагаад үзээгүй л дээ. Гэхдээ бас харин яг юу болсон бол асуумаар санагдсан байхгүй. Хадмууд оо. Тий нэг хүмүүс урилгахгүй одоо монголчууд ч хамаагүй шүү дээ тий. Бөөнөрөө сайхан урилгахгүй ингээл хүрээл ирдэг тий. Тэнгүү тэр чи мэдээж соёлын ялгаа байж болно. Соёлын ялгаанаас гадна одоо эн чин айл одоо хүнрийг бас хүндлэх хүндэтгэхгүй одоо янз бүрийн асуудлууд байсан байх. Би одоо яг сайн мэдэхгүй болохоор хэлж чадахгүй. Тэр яг юу болсон юм бэ? Тэр чинь ингэсэн юм аа. Нөгөө сэтгэлзэн нэвтрүүлэгчтэй. Тэстэй амар балаа нэвтрүүлгүй лээ ёо. За нэвтрүүлгийн тухай гэхээс илүү одоо яг битэрийн донд битэр чи айгу эвдээ найртай амьдэрдэг байхгүй юу? Ганц асуудал нь юу вэ гэхээр би хатамуудтайгаа ерөөсөө ууддаггүй. Тий. Тэгээд тэрийг л ярьсан чинь тэрийг ухаж гаргаж ирээд тэрийг ярьсан чинь тэгээ бөөн шөөмжлээд өртцсөн. Тэгээ урилгахгүй ирэхгүй биш одоо угаасаа би насаараа урилга явуулахгүй гэсэн юм ярьсан. Тий. Яага болохгүй хүмүүс одоо бүх асуудал болсон юм биш тий. Тий. Тэгээ яг хоо тэгээд зөвхөн одоо бид тэр амьдрал биш те манай хатамуудаас ингээ холбоотой болохоор би бол тэр нэвтрүүлэх тэр нэг тэр асуудлыг яриж гэж бодоогүй л дээ. Яалтчгүй манай нөхөр гаргаж ирсэн. Өөрөө. Тий. Тэгсэн чинь одоо тэр хүний хувийн асуудалд хүмүүс бол бөөнөрөө. Гэхдээ би тэр хатмуудын асуудлын тухай бичихэд биш ярихад биш дээ. Маш олон хүмүүс ингэж би бас хатмуудтайгаа ерөөсө таарахгүй маа тэр гэсэн тийм мессеж зөндөө ирж исэн. Гэтэ Монгол соёлт бол одоо өчнөө таарахгүй ч гэсэн тэрийг бол олон нийтэд ярьдгүй юм байна. Хатмуудтай ийм асуудалтай гэсэн юмыг гинтийн эмоцтой те. Одоо жишээ урд нь одоо нөгөө лайв хийдэг хүмүүс жишээ одоо нараа манай найз ч гэдэм үү те нараа ч гэдэм ингээ хатамууд ингэсэн тэгсэн гээд мянга ингээ хатамуудтайгаа муудалцсан ч гэсэн эргэж санддаг л байхгүй юу монголчууд ч айгу зөөлнө. Тий. Тэгээ би болохоор тэр асуудлыг гаргасан. Дээрээс би бол нэг өвс хонзонтой япон хүн болохоор хатамуудтайгаа эвлэрээгүй байхгүй юу. Тэгээд
ер нь ингээд хадмын асуудлыг ил ярих нь бас ингээд монголчуудын хувьд те соёлын хувьд их эвгүй юм байсан бах. Тэгээ зарим хүмүүс нь ингээд за бид нар 1000 муудсан ч гэсэн те энийг ил гаргахгүй байхад за 1000 муудсан байхад байсан ч гэсэн ингээд нөхрийгөө бодоод эхнэрийгөө бодоод те нэг цагаан сараараа нэг илэрдэг те тийм байхад гэсэн юм байсан бах гэж бодоод тэрийг бол би ойлгож байна. Гэтэ зарим эвлэрч чадахгүй хүмүүс тийм бас тодорхой хэмжээгээр байгаа тэр хүмүүст бас юу гэх юм томоохон бас юм бэ гэсэн мессежийг одоо юу гэх юм бас тийм хүн бэ ингээ те. Энэ амьдрал дээр ч одоо юм 9 шидийн л асуудал байна те. Тэг юм болгоныг одоо уучлах чадах хүн байна, чадахгүй хүн байна те. Одоо нөгөө эвлэрч болох асуудал байна, болохгүй юм байна гэдэг. Тийм болохоор одоо хүний амьдралыг мэддэг юм шиг 100% мэддэг юм шиг бас хитрхи хүний амьдралд оролцсон байх нь шүү дээ тэр асуудал бол. Тийм би тэгэж бодсон тэр нэвтрүүлгийн тэгэж тэгээ дээрээс одоо нөгөө хамгийн юм те одоо юу гэх юм сенсац болж болох үз газрыг ингээд хайжлаад рил олгож тавьдаг нь бас үзэлтийг нэмж өгсөн байх гэж боддتي. Тийм гэсэн. За тэгэхээр монгол хэл сурсан юу одоо адал явдал гэх юм уу? Монгол хэл чинь бас хэцүү хэл шүү дээ. Тэгээ би одоо гадны хүмүүсээр ингээл монгол үг хэлүүлэх гээд ингүүд чадахгүй. Одоо япон хэлний бас онцлог байна уу? Одоо манай хэлний ил тэ одоо тод үгнүүдийг чадахгүй хэлж чадаад байна шүү дээ. Би ч одоо удаж байгаа нэгдүгээр удаж байгаа хоёрдугаарт анх монгол хэл үзчихийг хэлэхэд би 19 настай байсан. Тэгээ харьцангуй залуу байсан болохоор гайгүй сурсан бах. Одоо юуж мэдэхгүй байж байгаа 50 настай да монгол хэл сурна гэж бас хэцүү бах. Би харин нэг чөлөөт эмэгтэйчүүд нэвтрүүлэг дээр би ярилцлага авч ирсэн. Тэгээ ингээд цаасан дээр ингээд бичсэн байхгүй юу? Томоко Ибуро гэд ингээд Япон хүн ирнэ гэд бичсэн байхгүй юу? Тэгээ би харчаад ярилцлага болоод явсан. Ярилцлага болоод дууссан. Тэгээ дууссаны дараа би нөгөө Япон хүн ирэхгүй байсан юм уу гэд. Тийм үү? Тийм би тийм мэдээгүй шүү дээ. Япон хүн гэж. Япон хүн гэж. Тийм үү? Тийм мэдээгүй. Тийм амар цэвэрхэн ярьсан байхгүй юу. Тэг би дараа нь асуусан чи харин түүний хүн чи Япон хүн шүү дээ гэд. Тэгээ тийм одоо аялгагүй. Гэтэ сүүлийн үе жоохон нуудсан байна үгүй. Жоохон бодож модоод. Тий одоо нөгөө ялангуяа сүүлийн үед муудсан биш. Би одоо нөгөө илүү юм complicated бүдэттэй юмыг ярих гад оролдоод эндий оролтонготой тий. Гацан удна. Окей. Тийм монгол хэл ерөн гадаад хүмүүст гадаад хэл сурна гэдэг чинь бас те ямар ч хэл хэцүү бах тийм амархан бол биш. Өнөөдөр тийм нэвтрүүлэгт ингээд ороод ярилцах ч юм уу те одоо инфлюенсер болох хэмжээнд ингээд гадаад хэлийг сурна гэдэг чинь маш хэцүү. Тэгээд ер нь ингээд өдөр болгон шинэ үг мэдэхгүй үгнүүд гараад ирэх юм. Тэгээ тэр болгон бас цээжлж чадахгүй байгаа даа. За тэгэхээр удаан хугацаанд Монголд амьдарсан хүний хувьд тэгээ монголоор маш сайн ярьдаг хүний хувьд монголчуудын бас мэдхийг хүсдэг юмнууд байгаа шүү дээ. Монгол хүнтэй харьцахад одоо хүндрэлтэй байдаг юмнууд нь юу вэ? Эсвэл бас үнэхээр гоё давуу талтай юмнууд нь бас юу вэ те? Наадаа асуултыг ингэж харуулмаар байна. Би одоо Монголд 20 хэдэн жил амьдраад те өдөр болгон ингээ маш олон монголчуудтай харилцаж байгаа. Харин японочдтай сартаа хэдэн удаа уулзах вэ гэхэр чинь цөөхөн байгаа байхгүй юу? Японоор ярих юм маш бага байгаа. Тэгэхээр эсрэгээрээ Япон хүнтэй харилцаж хахад их шин зүйл тий хүндрэл яадаг одоо нөгөө мэдрэгддэг. Жишээ нь одоо би арай юу юм уу? Тийм одоо нөгөө санаа зовох юм байхгүй. Хүний эмзэг асуултыг тий тавьдаг нь бас жаахан
монголчуу болсон болов гэж бододсон. Төс тас. Төс тас тий. Аха. Тэгээ сая нэг Японы гэж ном бичсэн гээд номын нээлт хийгээд над руу явах дуртай биш байсан бохгүй юу? Тийшээ. Номыг худалдаж авахд болох юм ихтэй. Заавал цаг гаргаж бас завгүй ч байсан. Тэгээ их дотн нэг жилтэй очих нь намаа ирээсэ гэж бодсон баг. Тэгээ би шууд яага би очих ёстой байлээ гэж асуусан. Тэгсэн чи дургүйг нь үргэсэн юм шиг үлээ. Тэгээ нөгөө чи дандаа фэнүүдийн магтаал сонсоод амьдэрдэг хүнд бол хаяа өөр орчинд орох нь бас зөв штэ энэ төргээд. Тэгээ би тийм одоо нөгөө имзэг хүлээж аавн гэж бодоогүй. Тэгээ хуйлах нь зөндөө уудаж болдог байхад чинь тэгээд заавал нээлтэнд очих ямар шаардлагатай гэж бодсон. Тэгээ тэрийг хэлхийн айгу буруу ээжтэй гэж бодоод зүйлд. Тэгээ нөгөө харьцангуй юм монголчууд ингээд яагаад очих ёстой илээ гэдэм үү те? Яагаад илээ? Өний эмзэглэж болох юмыг бас ингэ шууд асуучдаг те. Тийм. Тэгээ манай японочууд бол айгу тойроо утгаараа асуудаг ярьдаг. Тийм. Тэр мөрийн бол хальтын мартсан билээ чатгаа хийчин байсан. Тийм. Олны танил байх ер нь ямар байна? Хүндрэлтэй юмнууд бол зөндөө байгаа. Тэгээ ялангуяа та чи их өөрөөрөө хүнштэй ингээд байгаагаараа хамаг юмаа ингээл нин үгүй ингээл ярьцдаг те. Ийм хүнд бол мэдээж одоо сайхан дүр төрхийг ингэж бүтээхэд бол хэцүү. Манай монголчууд ч бас л ингээл одоо сошиалоор ингээд хүнийг янз бүрээр хилдэг болцсон те. Ийм үед одоо олны танил байх нь. Олны танил болъё гэж болсон байхгүй болох зорилготой явж байгаа. Тэгээ яагаад вэ гэхээр анх 2015 оноос хойш зөгийн балны зөгийн аж ахуй зөгийн балны худалдаа хийдэг компани байгуулад тэгээд аль болох би тэгээ нөгөө сошиал ч юм уу телевиз ч юм уу FM дээр ингээд гараад тэгээ нөгөө брендийг таниулах зорилготой идэвхтэй ингээд сошиал дээр явж хийсэн болохоор мэдээж эрсдэл бол байгаа нь мэдж байгаа. Тэгээд хэд хэдэн удаа юм дайралтанд бол мэдээж үрдэнэ. Тэр болгон гэхдээ ингээд рискийг мэдж байгаа болохоор гайг одоо юм болно гэж те. Одоо ер нь гэхдээ эмзэг нууц байж болохгүй юм билээ шүү дээ. Эмзэг одоо за өнгөрсөн цагт те янз бүрийн болж бүтэхгүй юм хийсэн байлаа гэхэд те олны танил олон гэдэг чинь хизээ нэгэн цагт тэр сэтгүүрэн хүн ороод ирэх байхгүй юу те. Тэгэхэд бэлэн бай гэсэн юм бэ гэж бодоод айл болох нээлттэй. Тэг юмыг нуухгүй хичээдэг. Гэтэ би чи өөрөө сонгоод тэр замаар явж байгаа боловч миний одоо ар гэрийнхаа манай нөхөр хүүхэдтэй тэрийг хүсэхгүй хүмүүс бас байгаа байхгүй юу тий. Тэгэхээр айл болох ингээд одоо хязгаар тавиад гэр бүлийг бол хамгаалах болохгүй юм бэ. Тэр бол жоохон хэцүү санагдана хаяа. Саяны жишээн тэр хил аман дээр хэр эмзэг хүлээж авсан бэ? Танаа гэр бүлийнхэн болон таа ч юм уу тий. Тэгээд нөгөө саяны хил яг уу миний хувьд бол тэр хэмжээний юм чи урднаж байсан. Нэг ингэж эмзэглээд ах юм бол биш. Харин чи нөгөө эсрэгээрээ одоо надад бодгдсон юм нь за манай нөхөр танигтлаа. Тэгэхээр гэр бүлийн одоо контентийг хийхэд ерөн бэлэн болж байгаа юм байна. Нөхрийг гаргах юм бол бас хүмүүс үзэх юм байна гэсэн тийм нэг юутэйсэн тооцоололтой юм уу те. Авах юм байна штэ гэж бодсон. Манай нөхрийн хувьд бол ямарсан тэр цацагтаад тэр нэвтрүүлэг хийсэн илүү нөгөө тэр сенсацтай
минутын бичлэг цацагдахад эхний 3 хоног би бол гудамжаар явж чадахгүй манай нөхөр сэлэнгэд байгаа шүү дээ. Би сэлэнгэд явж исэн чи хүмүүс над руу хараад Гэтэ 3 хоног Тэгэл угаасаа ямар ч сэдв чи нэг шуугаал ингээл намжчихдаг штэ тий. Тэгээд тэр манай нөхөр 3 хоног ямжсан жаахан хямарсан баг. Тэгээ гайгүй. Тий. Хоёлоо дахиад өнгөрсөн үе рүү жоохон явж бодож байна. Анх ээж болж исэн үеэсээ. За. Ээж болж исэн. Би ч эмээ болсон штэ бас. Шинэ хүн төрөн гэдэг чинь сайхан тий. Ихтэй би охиноо гарахтаа болохоор сайн хантай байгаагүй. Уютан. Арай төгсөөгөө тэгээд хүүхдтэй болоод тэгээд яана амьдралыг яаж авч явнаа гэдэг юм аа. Маш том үүрэг хариуцлаа. Тэгээд одоо санаа зовоод ч одоо юм бүтэхгүй юм чинь. Тэгээд уртхаа хийгээтэй дөнгөж төрсөн хүүхдийг цэцэрлэгт өгөөд тэгээд явдаг гэсэн. Тэр үед бол хоёр Японд байсан. Японд байсан их хэсэг. Тийм санаа зовох юм одоо зав байхгүй. Ямар ч гэсэн ажиллаа хийхгүй бол хүүхдийг тийм хүүхдийг өсөхгүй бол гэсэн тийм ямар ч тийм ад жаргал юм те хүүхдтэй болсон гоё наа гэсэн тийм мэдрэмжийг авч чадаагүй. Тий. Тэгээд залуу хүүхдүүдийг боддог байхгүй юу? Миний найзууд харьцангуй залуу найзууд ихтэй. Тэгээ төрөхөдтэй одоо ад жаргалтай сайн нөхөртэй төрж хам бол үнэхээр ингээд баярлалтай. Тийм биш охтууд эмэгтэй хүмүүс зөндөө байгаа шүү дээ. Тэгэхэд бол нэг зөвлөгөө биш нэг хань болж өгөхөөсөн тусдын мөх болж өгөхөөсөн гэж боддtii. Тэгээ эмээ болсон. 18 жилийн дараа манай охин чи 18 таа хүүхэд гаргасан юм. Тэгээ хөөрхийн бас манай охин бас тийм сайн хантай байгаагүй. Гэтэ айл болох те одоо нөгөө нөхөр бид тэр хүүхдийг хүүхд гэдэг чинь манай охиныг ганцаардуулахгүй хансан. Над шиг зовхгүй байгаасаа гэж бодоод их оролцсон л доо. Гэтэ бас нэг ёсонд бол бас хүүхдийн төлөө зовхон бас зөв юм билээ. Арай дэндүү бас амьдралд нь оролцсон болов гэж одоо бодогдхий. Сүүлээ подкастын ерөнхий вэндитгэгч өөрийгөө хайрлая Oxy брэнд. Сэтгэл санаа тавгүй. Ягаад ч мэдгүй. Хаанаас ч юм гарч ирээд ханилж барыг мэдээдэг. Зарим үед намайг өөрөөс минь илүү сайн мэддэг. Хоббиг минь хүсэл тэмүүлдэг нь хамгийн сайн дэмждэг нэгэн. Нартай, бороотой, салхитай солонготой бүхий л үед үргэлж дэрэгдэн байдаг. Миний хамгийн татны найз. Одоо танаа ач хийдтэй вэ? Зээ. Манай зээ охин тий. Одоо 6 хүрэх гэж байгаа. Оо том болж байгаа юм шүү дээ бас. Тий. Японоор ярьж гин үү? Японоор ярина, англиар ярина, монголоор ярина. Японоор хамгийн муу ярина. За тэгэд single mom ингээд 4 настай хүүхэдтэй тий ингээд байж хаа та нөхөртөө анх танилцчихсан биз дээ. Агуу танилцсан байжгаад эргээд уулзсан байна. Тэгэнгүүт тухайн үед танд одоо тэр одоо нөхрийн чинь зүгээс ямар одоо мэдрэгдэжсэн бэ одоо юу гэх мэдээж ачаагийн чинь ингээд хөнгөлж байгаа шүү дээ тий хань болж байгаа сэтгэлийн хувьд тий өчнөө том зүйлийг ингээд хуваалцаад явж байгаа шүү дээ тэр үед та ямар мэдрэмж авчихсан бэ? Тэгээ үнэхээр ийм одоо намайг ойлгоод хань болч тий миний хажууд байгаа хүн болохоор миний хувьд бол бурхан байгаа юм чи. Тийм үнэхээр баярлаа.
Гэтэ манай бурхан арай залуу байсан. 24 5-тай тэгээ хойд эзэг болж байгаа шүү дээ. Тэгээд хараад хаад би ийм жаахан хүүхдүүдийг ингээд хүүхдүүд ч биш л те. Нэг хүүхдийг түүж аваад те. 4 настай хүүхдийн бас тэг гадаа би өөрөө гадаад хүн те. Тэг бүр ингээд бараг ингээд миний хүүхдийн хойд эцэг боол гэ те. Гэж ингээд тулхад бол ингээд залуучууд бол хэрвээ одоо ингээд энэ хүүхдийг энэ залууг те энэ охины хойд ээж бол энэ залууг хойд эцэг бол гэж тулхад бол арай дэндүү хариг санагдаад байгаа байхгүй юу? Тэгээ одоо бодохоор манай нөхөр бас дэндүү жаахан байсан баг. Гэтэ яаж тэрийг хүлээж аваад бидэртэй гэр бүл болж болъё гэсэн тийм шийдвэр гаргасан бэ гэж бодохоор гайхамшигтай. Тэглгүй яг уу. Тэгэл өдийг хүртэл ингээд хамтдаа гоё гэр бүл болоод одоо ингээд эмээ өвөө болцсон явж штэ тий. Гайхалтай. Тэгэхээр сүүлийн үед та чинь бас комеди хийгээд байгаа. Сүүлийн үед гэж тийм. Үгүй штэ. Ер нь нөгөө юун дээр бас байдаг үс штэ. Нөгөө эмэгтэйчүүдийн комеди дээр бас ордог үс штэ. Тэр чинь ямар нэртэй лээ? Big Sister. Тий, Big Sister. За комеди хийх болсон түүхээсээ бас яриач. Нөгөө би чинь харьцангуй юм олон дагагчтай болоод Facebook дээр тэгсэн чинь ингээд систагийн хэд натар юм сторигоор урилга явуулдаг байхгүй юу? Тэр чинь маркетингийн нэг арга юм биш үү те? Тэрийг мэдгүй би заавал чих ёстой гэж бодоод урилга ирсэн юм чинь гэдэг үү? Ирэх болгонд очдөг байсан. Тэгээд нэг хідэн удаа очиж үзээд хөгжилтэйж байсан л да. Гоёж байсан. Тэгээд би ч тийг хийж тийм тэгсэн чи нэг өдөр тайцанд гарч яригээд намайг тэгээд нэг жижиг юм хийсэн. Тэгээд тэрнээс хойш юм да. Хамгийн анхны комеди чинь юуны тухай байсан бэ? Боёгийн тухай байсан санаад. Боё. Тийм жижигчин боёодгийн фэн байсан гэсэн тийм нэг юм байгаа. Бичлэг байгаа хаа. Байдаг тийм. За тэгэхээр одоо бүр сүултээ те бүр дайралцаанд комеди дайралцаанд орох хэмжээний те комедиан болсон байна. Гэтэ би бол комедианы хувьд орж байгаа юм биш зочин гэж орсон шүү дээ сая бол те. Тийм үү? Тийм. UB комеди нөгөө шоу. Тэгээд урилгыг хүлээж аваад орцсон. Одоо комеди хийх сэдвүүдээ жишээ нь яаж сонгодог вэ? Тэгээд яг тухайн үед ингээл орж ирээл ярихгүй бол байх л та бас тодорхой хэмжээнд за ийм юм ярина гэд ингээд тэмдэглээд ярьж байгаа шүү дээ. Энэ сэдвүүдээ ер нь хаанаас олт юм? Ер нь ингээд панчлайн яг нөгөө хамгийн инээд хүрэх хэсгийг ингээд ганц өгүүлбэр штэ. Ганц л өгүүлбэр ингээд бодхий. Тэгээд тийшээ өрнөлийг ингээд бичээд явна л та. Гэтэ би бол сүүлийн үед биш үү те нэрээ 3 жил тайзанд гарсан. Тэгээд саяхан хүртэл ерөөсөө ингээд тайзанд гарч юм ярихаас ерөөсөө айхгүй, санаа зовхгүй. Хүн инээсэн чи яалаа, инеехгүйсэн чи яалаа гэж гардаг байсан байхгүй юу? Тэгээд саяханаас энэ хитэн сарын өмнөөс тайзанд гарах сайтаг болцсон. Яагаад юм бол? Яагаад вэ гэсэн чи нөгөө тайзанд гарсан чинь гинт ингээд би яагаад энийг ярьж байгаа лээ? Би одоо ер нь энэ одоо үдчих байгаа хүмүүс чи хэн блэ те? Нэг сонин байдалд ороод тэг бүрст амар хөлрөөд тэгээ нөгөө сэтгэл санаагаар юм доктортой биш. Тэг юу юм болоо гэсэн жижиг нөгөө юу юм бэ? Цэвэршилтийн шинж тэмдэг юм байна. Окей. Тэг нөгөө яг ингээд тайзанд гарахаас өмнө бол энийг яри тэрийг яри те бэлэн юмнууд ч байгаа юм чинь урд нь яасан юм чинь бас ингээ эвлүүлээд яри гэж ботчоод яг тайзан дээр гарахаар бүр тэгвэл гормоны асуудал үүсч эхэлж байгаа. Тэгээ бүр
яг яаж мэдсэн гэсэн чи просто ингээ бүр ном найтан болт хөлрөөд. Тэгээ бүр юу ярихаа мэдэхгүй ингээ газаад. Тэгээ бүр хаяа ингээ үдчихэж байгаа хүнийгээд салфитыг авч өгөөд энэ төр тий. Тийм тэгээд сая дайралцаанд орох хүртэл нэг хэсэг амарсан. Тийм. Тэгээд бас одоо тайцсан дээр хамаг амьдралаа үзэж байгаа юм байна. Харин тийм ээ. Одоо тэгээд бас цэвэршилтийн асуудал маань бас комеди руу ороод эхлэн штэ. Одоо бас энэ чинь нэлээд хэцүү байдаг гэж би бас сонсч ирсэн. Хүмүүстэй ярихад манай нөхөр ч гэсэн тийм штэ. Цэвэршилтийн шинж тэмдэг гэдэг нь те. Одоо нэг өдөр цэвэршин тэр өдөр амар зовхон бэ гэж ойлгохдаг хүмүүс их бидэг байхгүй юу? Тийм үү. Тэгээ нөгөө цэвэршилтийн үеийн шинж тэмдэг гэдэг чинь 10 жил өрөө хүчлэн гэж байгаа. Oh my god. Тий. Йоо эмхтэй хүн нэрээ бас хэцүү юм аа тий. Тэгээ тэр нь аврал нь байна. Тэгээ жишээ төрөлтийн үеийн сэтгэл хямралт гэж байдэн шүү дээ, депресс. Тэгээ тэр чин хүнд туссан хүмүүс ч амиа хоролтол айгу хүнд шинж тэмдэгтэй байдаг бол цэвэршилтийн шинж тэмдэг цэвэршилтийн үеийн тий одоо нөгөө янз бүрийн шинж тэмдгээс болоод амиа хорлсон хүн бол байхгүй байгаа байхгүй юу? Байхгүй байж магадгүй ихтэй тэр нь одоо нийтлэг биш тий. Тэгэхээр яаж ч жагаад давж гарах юм арай хөнгөн гэж болох юм байна. Яг хөнгөнөөс гадна бас нөгөө хүн өөрөө сэтгэл зүйн хувьд бас нэлээд юм хумаа даваас сурцсан, ялгаас сурцсан хэмжээнд хүрсэн байдаг л баг л та тий. Тийм. Гэхдээ тийм амархан бол биш юм байна. Ялангуяа би сая хавар болохоор ингээд хамаг дэлхий намайг хаяа явцсан юм шиг мэдрэмж аваад зүгээр ингээд яагаад вэ гэхэд тайлбар байхгүй. Ямар нэгэн том асуудал гарч ирж байгаа юм биш. Угаасаа амьдрал дүүрэн асуудалтай байсан тэр жилийн өмнө юуж бодоогүй тий тоохгүй байсан асуудлыг өнөөдөр гаргаж ирээд их амар зовлонтой юм шиг бодоод байгаа хгүй юу. Гэхдээ тэгэхэд бас тий одоо нийтээр бас ярилцчих хэрэгтэй юм байна. Хүүхдүүд нь нөхөр нь тий тэрийг ойлгохдаг байх хэрэгтэй юм байна. Тэргээр одоо тэр хамаг шинж тэмдэгээр тий зов арай айтаахан зов орчныг бүрдүүлж өгнө. Тэрнтэй тэрэнгөө зовлонтой юм бол айтаахан байх хэрэгтэй юм байна тий. Тийм юм бодсон шүү дээ. Харин би бас зөндөө сонсч л байсан л та одоо манай ээж нар чинь бас ингээл цэвэршээл яг тухайн үед нь бид нар бас л ингээл дөнгөж 20 эдтэй эд сахилгагүй эдэрээ байгаал нилээн зовоож исэн тий. Тэгэл тухайн үед бас тийм юм даван туулаад явж байгааг нь юус огт мдээгүй. Одоо бид нэр ингээд эмгэгтэйчүүд жоохон нас ахаад эхлэнгүүт тий. Тэр зүйлийн тухай илүү ярьж ойлгож эхэлж байгаа байхгүй юу? Тэгээ харин тий. Тэгээд би сая миний альбом үзэж агаад 20 биш миний нэг 3-4 насны зураг гараад ирсэн байхгүй юу? Настай үеийн зураг. Тэг манай эмээ хамт агаад одоо бодохоор манай эмээ чин надаа одоогийн томоогоогоос 4-5 насаар игч ч юм уу. Тийм хүн байгаа байхгүй юу? Тэгээ харахаар амар хөгшин байгаа юм чинь. Маш хөгшин харагдаад байгаа. Тий. Тэгээд дээр үеийн эмээ өвөө нар ч айгүй Японч гэсэн хурдан хөгшөрдөг байсан биз дээ. Тэгээ одоо л бидний үед чи ингээ хоол хүмүүс тэжээлтэй шим тэжээлийн хувьдаас харьцангуй мэдлэгтэй болоод бас даймаа үзээгүй стресс багтай амьдраад тий. Тэгээд бас нөгөө мэдээллийн 90 үед эрийн бас нөгөө олон мэдээлэлтэй болоод тэ өөрийгөө айтаахан авч явах зовлонгүй стресс багтай авч явах мэдээлэлтэй болоод тэ тэгээ тийм болохоор хамаагүй ингээд гайгүй даваа дуулж байгаа гэж тий. Тэрнээс дээр үед бол бүр хэцүү байсан баг. Та энэ талаар сэтгэл зүйчтэй ч юм уу ярьж үзчихсэн үү?
үгүй сэтгэл зүйч дээр очих юм бол тэгээд миний нөгөө нэвтрүүлгийг үзсэн бол миний сэтгэл зүйч чинь нөгөө хамгийн сүүлд бясалгалт явах гэсэн шүү дээ. Тэгэхээр бясалгалт төрүүлж явсан дээр баг. Soul Lab-тай хамт байгаад баярлалаа. Манай контентын ерөнхий ивент тэтгэгч Хайраа Руган Өвлав. Хайраа Руган Өвлав. Та өөрийнхөө залуу наснд хандаж нэг үг хэлээч гэвэл одоо юу гэж захиж хэлэх байсан бэ? Томоко биткойн худалдаж аваарай. Нэрээ гой зүйлгүй байна. Одоо хэдийдэн нөгөө маш өссөн одоо ассетууд одоо эсвэл одоо нөгөө equity одоо юу гэх хувьцаа тий тэр мөрийн зааж өгөх хальтаа. Тэр талаар мэдлэгтэй болоорой гэж үзэх байсан байна. Нөгөө хуучин юу гэдэг байсан шүү дээ. Төв шуудангийн урд 4 давхар ч юм 5 давхар байгаа 3 давхар ч юм нөгөө том өөрөөтэй нэг ганц орон соц идэг байсан дарганаар амьдардаг байсан гэд. Тийм. 2 давхарч үлээ тий. Тийм тэр чинь нөгөө том байшин болсон шүү дээ. Тэр байшин намайг анх ирэхэд чи 20 сая төгрөг байсан байхгүй. Хүн зарна гэд. Тэрийг аав ээжээс мөнгө зээсэн ч хамаагүй авчихсан болчих яриа. Тэргээд те зөндөө юм юу бол байгаа л та. Гэтэ сэтгэл зүйн хувьд бол гавьяа бол минийх те алтаа бол бусдынх гэсэн нэг юм байдэн шүү дээ. Тим зам бас надад байсан санагтаадах юм. Их онгороо. Тэгээд бусдад талархаж яваарэ. Тэгээд өөртөө одоо ч гэсэн өөртөө хэлмээр юм. Би одоо ингээд 30 хүрэхэд ингээд нэг хүмүүс чинь ингээд нэг юм хөгширж ийн гэсэн нэг юм айдас ингээд байнга явж идэв штэ. Тэгээ дөнгөж 20 эдтэй байгаа л ингээд 30 хүрэнгүүт. Тэгээ яг одоо танд бол жишээ нь инээдтэй санагдаж штэ 30-тай хүн ингээд хөгширж ийн гэж бодож ийн гэхээр те. Тэгэхэд 20-оос 30 хүрэхэд бол надаа ингээд чинь амар сони юм мэдрэгдэжсэн байхгүй юу? 30 гэдэг тоо өөрөө нэг амар том тоо тий би өөрөө нэг юм жоохон хүүхэд байгаад идэг дотроо. Тэнгүүд ингээл одоо тий цаашаа ингээл та 40 50 хүрэхэд ч юм уу юу мэдэрч исэн бэ? Нэг талаараа надаа 30 хүрэхэд би ингээд амар нэг юм хүчтэй мэдрэмж авч исэн ингээд нэг юм би миний хэлсэн үг илүү хүчтэй ч юм шиг тий би өөрөө нэг юм амар юм бэр амтагт нэг гэдэг шиг те нэг тэгж мэдрэгчсэн байхгүй. Тэр танд 40 50 хүрэхэд ч юм уу те эдгэр чи нэг юм шат ингэ байж байгаа шүү дээ. Тэгэхэд ингээд насны хувьд юу мэдрэгчсэн бэ? Тийм ээ. Одоо 35 бас гэр бүлийн байдлаас нөлөөлөх баха. Одоо 20 таатай хүүхэдтэй болж исэн, 25 таатай хүүхэдтэй болсон хүн 30 хүрэхэд бас шал өөр байгаа. Гэхдээ залуу ялангуяа эмэгтэй хүмүүст хандаж хэлэхэд нас ах их тусмаа эрх чөлөө бол нэмэгдэнэ. Одоо юу юм бэ? Нийгмийн хувьд ч гэсэн те намайг одоо зааж сургая гэсэн одоо янз бүрийн дарамт бол багасаад явна. Дуртай юм дуртай цагта хийх эрх чөлөө бол зөндөө нэмэгдээд явна. Тийм болохоор төрсөн өдөр болгонд сая би одоо хэд хоног юм той хүрсэн баггүй юу. Тэгэхэд жил болгонд төрсөн өдөрт бодтыг одоо эрх чөлөө ингээд нэмэгдэж яваа. Тэг үнэхээр юм сайхан нас байна. 40 байна уу 50 байна уу. Тэгээд би угаасаа Япон хүний хувьд нэг 100 хүрчихгүй л үүдээ тий. Үлдсэн 50 жил ингээд өшөө юм гоё эрх чөлөөтэй болно гэхэд гоё. 100 хүрэхээр Японд очих уу эсвэл Монголд авах уу? Тухайн үед мэдэн штэ. Тийм одоо тэгээд төлөвлөгөөтэй байна гэж юу яах вэ? Ер нь гэхдээ нэг тийм бодол байдаг уу? Японд очиж амьдрандаа ч юм уу тий. Монголчууд манд тэгдэж штэ гадаадд байж байгаад Монголд очиж ястаа тавьдаа гэдэг. Манай японочууд ч ингэж мэдхгүй. Би
чин одоо амьдралын талаас илүү урт хугацааг Монголд өнгөрүүлсэн болохоор Монголд бас нас өхөн хөтөл байх зураг бас харагдаад байна. Гэтэ тухайн үед одоо юу болох юм те? Юу болох юм мэдэхгүй юм чи. Гэтэ өвхтэй толох юм бол ер нь хааж өгсөн ч болно шүү дээ. Ер нь ингээ өвх газрыг сонгож чадахгүй бах. Айлалт явж агаад айгүй л Испанд өвч магадгүй. Хамаагүй. Нөгөө нэрээ тэг энд гадаад түүний хувьд ингээд амьдарч хаад бол хаяа юм Япон найзууд таньдаг хүн эсвэл нөгөө аяллаараа ирсэн Япон хүн нас барчдаг байхгүй юу? Нас барчдаг Монголд тийм сураг сонсогдтыг юу удаа тий хүн өвх газрыг бол сонгож чадахгүй бэ. Яг өтөл насаа өнгөрөх. Би одоо сая 2 жилийн өмнө байшин барьсан. Сэлэнгэд. Тэг миний гэр бол яалтчгүй Монголд байгаа юм чинь. Тийм Монголд байх үлгүүтэй. Эмэгтэй хүний хүмүүсийн хувьд одоо ингээл нас ахингууд одоо ингээл заа цэвэршилтгэл амар том асуудал гарч ирж байна. Дээрээс нь ингээд гоо сайхны хувьд ингээл өдрөөс өдөрт ингээл гундаал те ингээл юу гэдэг тэр өвчлээ янз бүрийн юмд хэр санаа зовдөг вэ? Тэрний төлөө тэмцдэггүй эсвэл ингээд одоо чөлөөтэй орхитгүй. Ийм байгаа. Үннийг хэлэхэд бол би бол ерөөс өөрийнхөө харагдах байдлыг бол тоохгүй хүн шүү дээ. Та бүхэн мэдж байгаа илүү үү тий? Мэдж байгаа илүү үү. Тэгээд сая Сэлэнгэд байшин бариад ярьсан шүү дээ. Байшин бариад тэгээд манай нэг найз ирсэн байхгүй юу? Манай найз ирээд нэг ганц 2 хоноход танад яагаад тойл байдгүй юм бэ гэсэн. Тэгээ нэрээ манайх тойлгүй юм биш үү? Янзаарсан. Тойл байдгүй манай гэрт. Тэгээд тэгэхээр юу арьс байдгаа юу хүмүүс ч явж байгаа ч анзаарахгүй явждаг. Гэтэ тэр бас буруу юм билээ. Тэ өөрөө би өөрийгөө харахгүй болохоор хамаагүй явждаг хэрнээ бусдыг ингээд нэг сапирсан явж ийл бас сапирсан явж инда гэж бодоод байгаа байхгүй юу? Бас дотроо хэмжээгээр өөртөө анхаарал тавьж тий гойч явах хэрэгтэй юм бэ. Тэгээ манай Beauty Japan Cosmetics хэсгийг надтай хамтарч ажиллаж байгаа хамт олон байдгийн дэлгүүр Beauty Japan-ийн надад байнга ингэж санаа тавина. Тэгээ сүүлийн үед Синдерелла эмнэлэгчийн одоо миний нөрийг гоё болгож өгөө ингээд бас хамтарч ажиллаж байгаа. Тэгээд бусдын хүчээр өөрөө анхаарахгүй гэсэн чинь бусад хүмүүс анхаарад тэгээд хөгшрөлтийн хурдыг аль болохоор сааруулах гад. Одоо тэгээд 10 насаар залуу харагдана гэж худлаа яриад байх юм. Тэгээд аль болохоор ингээд багаар хөгшрөө гэж бодоод байна. Тий. Яг тэр гадаад үзэмжинд санаа зовно гэдэг чинь өөрөө нэг юм амар том юу гэх юм дарамт штэ. Ер нь манай монголчууд ялангуяа ерөнхийдөө амар гадаад үзэмжинд анхаардаг хүмүүс штэ. Гарч орохдоо бараг л хогоо аяхтаа хүнсний дэлгүүр орохдоо бас тэр маань авах маань ихч маань тий 10 жилийн ангийн хүүхэд маань таарчихна гэл ингээл янз бүрийн юмыг ингэдэг. Тэр одоо юмыг ингээд огт хайж чаддаг хүн учраас би энэ асуултыг ерөнхийдөө бол асуусан байхгүй юу? Зөө. Тий. Тэгээ ер нь би бол зөнгөөр хайх юм бол ерөөсөө анхаарч чаддгүй. Тий. Бүтэм зөнгөөрөө хаях юм бас эрхчлөө аз жаргал гэж бас тий бас байна. Тий. Байна. Ихтэй одоо нөгөө ажил орлого эдийн засгийг бодох юм бол жаахан нийгэмд адайхан харагдчихвэл ашигтай юм бэ гэдэг юмыг бол сүүлийн үед тийм инфлюенсер хүн ч одоо тий ану хашооны таны хувьд сүүлийн үед бас нэлээд спортоор хичээлж байгаа юм байна. Бас жингээ нэлээд хайсан байна. Ер нь сүүлийн үед хүмүүс хөвчлэн ингээд анзаарангууд нийгмийн асуудал ч ерөнхийдөө сэтгэл зүйн асуудлууд болцсон юм байна тий. Тэгэнгүүт бүгд нэг юм сэтгэл зүйч юм шиг болоод байгаа шүү дээ. Таны хувьд одоо яг юун дээр төвлөрж одоо
сэтгэлээ чилээж гэх юм уу те бодож явж байгаа бай. Би сүүлийн үед яг шууд хэлэх юм бол хайр дурлал гэдэг юмыг маш сонирхож эхэлсэн. Тэгээд би ярьжсэн да one night хийж хөөхтэй болсон. Хайр дурлал байгаагүй байхгүй юу? Тэгээд одоогийн нөхөртэй танилцахад бас би яагаад суусан бэ? Яагаад энэ хүнтэй хамт амьдрах болсон бэ гэсэн чинь би хитэн игээд нөхцөл хитэн нөхцөл бичээд ийм хүнтэй суух юмсан гэсэн 20 гарч иг байсан байхгүй юу. Тэгээ тэрийг ихийнхэн хангасан хүн манай нөхөр байсан болохоор хаавгээ барьж аваад би баг гуугаад суусан байхгүй. Тэрэн дээр бас хайр дурлал бол байгаагүй. Тэгээд би ерөөсөө ингэж хайр дурлалын үн цэнийг бол мэдрэхгүйгээр 50 нас хүрсэн. Ерөөсөө тэр догтлол хайрыг мэдрээгүй. Тийм, ерөө. Тэгээ амьдралд ерөөсөө хайр дурлал хэрэггүй гэж боддог байсан. Хэрэггүй гэж. Одоо миний амьдралд ямар ч шаардлага байхгүйсэн байхгүй юу? Тэгээд сүүлийн үед 2026 он гарсан чинь миний эргийн тойронд дээ шүү дээ. Маш олон юм хайр дурлал цэцэглээд. Залуу хөгшингүү. Тэгээд тэрийг анхаарч харж исэн чи хайр дурлал гэж гоё юм байт юм бэ гэдэг юм 50 наснда анзаарсан. Харин тийгүй сонирхолтой санагдаж ин л да. Үгүй ингээд одоо чинь таны харцыг булаах ч юм уу те хүй хай гэд ингээд догдлуулах ч юм уу тийм залуучууд байгаагүй гэж юу? Тэг ер нь би миний одоо нөгөө багаасаа юу исэн бэ гэж ойлгосон байхгүй. Тэгээ сүүлд би багаасаа одоо нөгөө юу гэх юм сторига өөрөө бичээд ч юм уу те би авмаар юмыг одоо нөгөө шоп лист гаргадаг шиг те жагсаал гаргаж байгаа юм шиг гаргаад тэгээ тэрний дагуу ингээ юма бүтээждэг өөрөө бүтээждэг хийждэг худалдаж авдаг гуйдаг те тийм одоо нөгөө процессор явж исэн бол бусд чи ингээд гентгийн хүнд хайр одоо дурлалт юм бэ. Таны хувьд бол илүү логик тал руугаа яваад ерөөсөө тэр энэ сэтгэл зүрх одоо тэр догдлол тэр гинтийн нөгөө нэг юмыг хүлээж авах ч юм уу тэр зүйл дээр илүү төвлөрөөгүй юм байна. Тий. Ерөөсөө хайцсан байсан. Тэгээд эсвэл мэдэрсэн ч гэсэн дарсан байж болох уу? Дарах ямар ч шаардлага байхгүй. Үгүй бас дардаг хүмүүс байдаг шүү дээ. Дарахаас илүү одоо тэрнтэй мантай байсан баха. Тий. Тийм цаман байж чадаагүй. Одоо хайрлаж дурлалцах зав байгаагүй юм. Тий. Хитрхи завгүй байсан байна. Тий, хитрхи завгүй байсан юм байна. Одоо танаа аав ээж чинь тэгж шахдаг байсан юм уу? Эсвэл та өөрийгөө тэгж их одоо хичээл сургууль, тэ ажил төрөл гэж шахдаг байсан уу? Сайн нэг Facebook дээр нэг хүн ингэ бичсэн байсан байхгүй юу? Жинхэнэ эр хүн гэдэг чинь айлын том ох юм бэ ингээд. Тэгээ би айлын том ох юм те. Тэгээ цаанаа хин ч ингэж шахааг байхад их хариуцлага амьдралыг би авч явахгүй бол гэсэн юм байсан баг. Тийм. Аав ээж нэг шахааг баг. Гэтэ яалтчгүй миний сонголт сонгож ирсэн амьдрал нь тийм өөрийгөө тийм болгосон юм шиг санагдаад. Үүрэг хариуцлага. Тийм. Тэгэхээр таны тухай янз бүрийн буруу ойлголттой байдаг ч юм уу хүмүүст та юу ч хандаж хэлмээр байдаг вэ? Тэгээ бодчихил аахгүй юу гэ. Тэр бас буруу бодолч биш ах. Тэгээ тэр хүн бас тэ одоо нөгөө бусдыг харахтаа тэгжил харж ивэл бас одоо тухайн хүний харцсан тийм байгаа юм би. Харагдах одоо нөгөө одоо бид нар чинь нүдний шилтэй хардаг тий шилгүү хардаг хүмүүс байдаг шүү дээ. Тэгэхээр
тэгж л харагдаж байгаа юм бол тухайн хүний асуудал байгаа юм чи. Одоо миний өмнөөс хүн зовох ямар ч шаардлага байхгүй шүү дээ. Одоо хинч миний одоо жишээ саяны нөгөө нэвтрүүлгийн тухай ярих юм бол манай хадмын өмнөөс зовж байгаа хүн бол байхгүй байгаа байхгүй юу? Тий. Тийм шүү дээ. Тий. Өөрөө одоо надаас болоод ингэж хохирж байгаа мэдрэмжийг авч байгаа юм бол наад чинь таны асуудал. Тэгжил байхгүй юу да. Тийм шүү дээ. Одоо надад юу ч наалтах болсон гэдэг шиг үү? Гэхдээ би зовхгүй хаад чинь ганцаараа зовж ивэл чинь таны асуудал. Ерөнхий ивент тэтгэгч дэлхийн хамгийн нэмгэнжих Baby Lab. Өөрийгөө хайрлая Oxy. Хайр аруугаан Oh Love. Hi Mommy их хүүхдийн бүтээгдэхүүний төрөлцсөн дэлгүүр. За тэгэхээр өнөөдөр манай подкастад хүрэлцэн ирж сонирхолтой яриа өрнүүлсэнд маш их баярлалаа. Тэгэхээр манай подкастын ивент тэтгэгчдийнхаа арын бэлгийг гардуулъя. Baby Lab-ийн ямар гоё юм бэ? Babyтэй холбоотой юм. Ваа, babyтэй болох гэж байгаа юм шиг дээ. Babyтэй. Ямар гоё. Babyтэй. За дараагийн бэлэг Oxy гэх арын бэлэг. Oxy нүлээ. Oxy. Эмэгтэйчүүдийн ариун цэвэр ирвэл. Зөв. За баярлалаа. За дараагийн гарын бэлэг бол Oh Love. За. Одоо цаасан вог. Энэ юм бэ тий. Баярлалаа. Энэ шууд угаалгын машинд хийх юм уу? Тийм шууд угаалгын машин тэгэл. Окей. За баярлалаа. Хүмүүс цэвэршилт гэдэг юмыг айгүй буруу ойлгоод байна тий. Нөгөө цэвэршилтийн үеийн гутаа ингэж нөгөө сарын тэмдэг баахгүй басны дараа ингэ зөглөө эхэлдэг ч гэдэм үү тий. Тухайн үед юу ахгүй юу та. Би 50 настай ч гэсэн яг цэвэршиг баг шүү. Хэрэгтэй баярлалаа. За тэгэхээр өнөөдөр хүрэлцээсэнд маш их баярлалаа. Баярлалаа. Бүгдээрээ дараа эргээд уулзъя. Манай YouTube сувгийг subscribe дарахаа мартаоцай.